Тэгэхээр 2013 оноос эхлэн Монгол Улсын засгийн газар Монгол банктай хамтран ипотекийн 8% зээлийг өгөж эхэлсэн. Тэгвэл 2019 онд засгийн газар болон Монгол банк арилжааны банкуд нийтдээ 443 тэрбум төгрөгийн их усүрээр 6476 иргэнд 8% хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Тэгвэл үүнээс засгийн газар 112 тэрбум, Монгол банк 213 тэрбум, арилжааны банкуд 117 тэрбум төгрөгийг шийдвэрлсэн юм а. Ингэснээр 2019 онд ипотекийн зээл өмнөх онуудаас 30% нэмэгдсэн байна. 2020 оны 1 сарын 1-ээс эхлээд Монгол банк бол олон улсын валютын сангийн хөтөлбөрт Монгол улс хамрагдсантай холбогдуулаад энэ ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарсан байгаа. За одоо энийг бол 20 оны 1 сарын 1-ээс эхлээд засгийн газар одоо хариуцж явахаар юм болсон. Гэхдээ бид нар 20 оны ямар ч байсан эхний хагас жилийн байдлаар бол бид нар Монгол банкнаас одоо өмнөх одоо ипотекийн зээлийн эргэн төлөлтийн 120 тэрбум төгрөгийн их усүрүүдийг бол арилжааны банкудад оны төгсгөл шилжүүлсэн. За энэний дагуу бол одоо ипотекийн зээл олгогдоод явж байна. За эхний 3 сарын байдлаар бол 58.6 тэрбум төгрөгөөр 802 иргэнд одоо ипотекийн зээлийг олгочод байгаа. За мөн түүнээс гадна засгийн газраас зээлийн хүүгийн татаас нэг 60 тэрбум төгрөгийг улсын төсөв тусгай шийдвэрлсэн байгаа. За энэ дагуу бол өмнөх одоо ипотекийн зээл олгож байсан журам дээр бас өөрчлөлт оролцсон. Яагаад гэвэл өмнө бид нар ипотекийн зээлийн их усүр дээр засгийн газар хөрөнгө шийдвэрлэж гаргасантай холбогдуулан журам гаргаж ирсэн. За одоо бол харин зээлийн татаас олох учраас энэтэй холбоотой журмыг бол одоо сангийн яамнаас хариуцсан боловсруулад засгийн газар хуралдаанд оруулж хилцүүлэхээр ингээд бэлтгэж байж байна. За ингэснээр ер нь түрүүнд хэлсэн 120 тэрбумын их усүрээр бид нар энэ оны эхний хагас жилийн байдлаар нэг 1700 орчим иргэнд бол ипотекийн зээлийг олгоно гэж төлөвлөж байгаа. За энэ дээр нэмэгдээд засгийн газрын 60 тэрбум төгрөгийн их усүрээр бол хүүгийн татаас зориулаад иргэдтэй бас олгоно. За ингээд явах юм бол иргэдийн маань хүүгийн татаасанд олгож байгаа зээлийн хөрөнгөний их усүр, за Монгол банкны хөрөнгөний их усүрээр явхад зээл маань хэвээ олгогдоод явах ийм боломжтой байгаа. COVID-19 цар тахалтай холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 3 сараар сонгох шийдвэр гаргасан бол энэ хугацааг дахин 3 сараар сонгож 6 сар болгож байгааг албаных онцлсан юм а. Харин ипотекийн зээлээ хэвийн төлж байгаа иргэдийн хувьд 2% хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ оны эхний 3 сарын байдлаар 58.6 тэрбум төгрөгөөр нийт 802 иргэнд зээл олгосон бөгөөд зээл цаашид хэвийн олгогдох тал дээр салбар яам олон ажил арга хэмжээг явуулж байгаа талаар мэдээллээ. COVID-19 гээд нэг цар тахалтын тай холбогдуулаад бас улсын их хурлаас холбогдох тогтоол шийдвэрүүд гарах гэж байгаа тийм ээ. За хууль явж байна, улсын их хурлын тогтоолын төсөл явж байна. За энэ дагуу одоо ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 6 сараар хойшлуулах асуудал яригдж байгаа. Засгийн газраас 3 сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ дээр дахиад 3 сарын нэм 6 сараар хойшлуулахын шийдвэр гаргахад төлөвлөж байна. За мөн түүнээс гадна ипотекийн зээл одоо яг ингээд 6 сарын хугацаанд зээлийн хэвийн одоо төлж байгаа иргэдийн хувьд бол 3 сарын хугацаанд 2 хувь нэгжээ одоо зээл дээр нь хөнгөлт үзүүлэх тийм ээ. Засгаас ийм шийдвэрүүдийг гаргахаар ингээд төлөвлөд явж байгаа. Хөтөлбөртэй хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн мэдээллийг хүргье.